So өнөөдөр би та бүхэндээ бор гурлийн эсгсэн хөрөнгөөр талах яаж барихыг тайлбарлаж өгье. Энэ бол миний өмнө гаргаж авсан бор гурлийн хөрөнгө байна. Барагцаагаар 5 хоолны халбаг хөрөнгө. Энийг эхлээд хийн. Энийг би хөрөгчөнд хадгалчихсан байсан. Талхны маань хөрөнгө мөн хутгаад ер нь бол иймэрхүү өтгөн шинжний үед иймэрхүү харагдана. Тэгээд хучаад иймэрхүү галтгооны чухал хучаад боогод тэгээд тасалгааны температурт тавьчих болно. Тасалгааны температур бол 24 цагийн дараа. За нөгөө найтон хөрөнгийн маань эсгсэн гурил маань ер нь ийм болсон байна. Хөрөнгө маань хажуу талаас нь харахад ийм жижиг өнгөлөгнүүд ингээ харагдана. Тэгвэл зүгээр шүү. Ингээд үнэрлээд үзэхээр эсгэлэн маягийн тэгтээ бүр ийм эвгүй үнэр өнөртөхгүй шүү. За тэгээд 24 цаг болохоор талхаа яаж хийхээ харуулна. За талхны маань хөрөнгө бэлэн болчлоо. 24 цаг болоод одоо 24 цагийн дараа бэлэн болсны дараа хөрөнгнөөс дараагийнхаа талханд тасалж авна. Тэр юм 2 сав бэлгэжлээ. Шилээ угаагаад энэ бол иймэрхүү маягтай болно. За 2 шилэндээ нөгөө 150 г хөрөнгө дараачихаа талханд зориулаад тастад авчлаа. Энийг хөрөгчөнд 14 хоног хадгалж болно. Тэгээд хагас литр усандаа нэг ийм пакийн нэг ийм хэмжээтэй дорож энэ болохоор 9 г-тай байна. Нэг хил гуриланд зориулсан дорож. Тэгээд энэ хөрөнгөнөөрөө яагаад тэгээд бүхэл өрийн гурилнаасаа бор гурил гэдэг. Бор гурилнаасаа 200 г-ыг тэгээд баасан зүйлсийн гурилнаасаа 500 г-ыг хийгээд тэгээд нэг хоолны халбаг давс хийгээд бүгдийг сайн холж утгаад миксертэй бол миксерээр сайн утгаад тэгээд дахиад нэг цаг халуун газар амраагаад тэгээд талхныхаа хэмнэлээ хийгээд 100 байлгана. За тэгээд энийг утгаад тэгээд цагийн дараа тэгээд үргэлжлүүлье. За одоо цагийн дараа амраасан хөрөнгөө харъя. Дэш нэлээ хөөсөн байна. Зөндөө болчих. За энийгээ тэгээд утгаад 2 талхны савд хувааж хийж болно. Ийм том талхны сав байгаа учраас би энэ удаа нэг талхны савд хий гэж бодож байна. Энэ нэг наалдгүй өөрөөсөө учраас тослох хэрэггүй. Хэрвээ наалдахаар байвал нөгөө нэг баг топия гэж ярьдаг. Нөгөө нэг жигнэхэд доор нь хэргэлдэг цаас үүдэг. Тэр цаасаар саваа бүрхүүлээд хийж болно. Ер нь бол иймэрхүү нэлтэй. Нэлээсэн хүсэн байна. Энийг тэгээд савндаа хийгээд 15 минут бас савнд энэ дотроо амраагаад. За 15 минутын дараа амраасан хөрөнгө маань ийм болсон байна. Одоо энэ дээрээ жоохон бүрэл цацаад дараа нь харагдахын үед зүгээр харагддаг. Тэгээд талхаа ийм эрттэй хутгаар ингээ голоор нь хэрчээд өгөөрэй. Тэгвэл нөгөө нэг хажуу тийш хаа ингээ бомбоож сони хэлбэртэй болохгүй ангааж өгдөг. Тэгээ нөгөө түрүүн яриадсан цаас нь лийн цаас байна. Энэ цаасаар хэрвээ талхын чинь сав наалтахаар байвал энэ цаасаар ингээ дотрын хүрээд өгөөрэй. За одоо энийг 200 градус цаг орчим жигнээд тэгээд талхад бэлэн болно. За талх маань ер нь ийм хүүд харагдаж байна. Одоо арай болоогүй. 10 минутын дараа гаргана. Одоо минутын багасгаад 10 минут үлдэж болно. 100 градус дээр тавьчих.
За бэлэн болсон талхаа ийм сараалжин төмөрөн дээр гаргаж хөргөөдөг байгаа шүү. Би сая энэс амсгаад нэг хуглаад авчлаа. Маш гоё юмтай болсон байна.